Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам. Монголын хүнсчдийн холбоо. Монгол хүнсний аж үйлдвэрээ салбарч үүсч өгсөн 90 жилийн улс орон даяар өргөн тэмдэглэж бид хүнснийхээ үйлдвэрийн салбарт хийж бүтээсэн ажил план таниулахаас гадна ирээдүйд хийх ажлынхаа талаар ярьж түүх бүтээлцсэн Ахмад буурлуутайгаа бүтээлцэж байгаа дунд залуугийнхантай ярилцж байгаамаа. Тэгээ манай чин тогтгоёгч бол би бас гадарлаж мэднэ. Намайг одоо залуу инженер гэж хаад хөнгөн хүнсний үйлдвэрийн яамд ажиллаж байсан. Дархны хүнсний комбинат гэж байгуулагдж байгаа тэндээс ажлын гараа ихсэн гэж би ойлгодог. Тэгээ чин бүрэгчтэйгээ ирсэн явдлыг талархаж байна. Та ажлын гараа хаанаас эхлэв? Таны үед ажиллах нөхцөл ямар хуваа? Тэгээ цаанашаа хаана ажиллав? Таныг бол нэг салбартаа ажилласан. Тэр салбарын талаар өргөн мэдлэгтэй ялангуяа хүнсний чанарын асуудал дээр бол одоо тэр үед хүнсний чанарыг бий болгоход хүнсний чанар дээр хяналт тавихад бас нэг одоо гол үүсгэн байгуулагч нэг гэж ингэж ойлгодог. Тэгээд таныг өнөөдөр олж яваад их баяртай байна. Баярлалаа. Энэ асуултанд хариулахгүй. Би бол биохимич микробиологч мэргэжилтэй хүн байна. Тэгээ ажлын гараагаа Дархны хүнсний комбинатад 1971 онд талхны үйлдвэрийн мастераас эхэлсэн. Талхны үйлдвэрийн мастер хийж би одоо үйлдвэрийн анхны мэдлэгээ тэндээс олж авсан. Тэр том үйлдвэрийг одоо яаж удирдах вэ? Ээлжинд орсон 3 ээлжээр ажилладаг гэсэн тулаа 3 ээлж нойр ихтэй хүнд бол туйлын их хүн байсан эхлээд бол ерөөсөө үнэхээр одоо нойроо дилдэггүй. Тийм л явлаа. Тэгээд жил эртээ мастер хийж яад дараа нь мэргэжлийнхаа дагаа төвл лабораторид орж ажилласан. Дархны хүнсний комбинат бол ер нь том комбинат. Манай улсдаа бол чихрийг бол 100% хангаж исэн улсын хэмжээний чихрийг. Тэгээд талах сүү бүтээгдэхүүнээр бол хотоо хангаж исэн. Бас нэг жижиг нарийн бовны цэгтэй. Тэгээд механик цэгтэй зөвлөлт холбоотуулсан тусламжаар байгуулагдсан зөвлөлтийн мэргэжлүүд бүх салбарт нь бол ажилладаг. Тэгээ бид нар зөвлөлтийн мэргэжлүүднээ ёстой энэ зэрэгцэж ажилладаг. Тэднээс бол маш их юм сурч одоо ажлынхаа гарааг эхэлсэндээ. Ингээд төвл лабораторид лаборантороос хэдэн сар тэрчээс бас шууд ажил дээр оролдог байсан шүү дээ бид нар чинь. Заавал анхан шатнаас нь эхэлнэ. Тэгээд анхан шатад амжиж явж байгаа л тэгээд лаборант хийлээ. Төвл лабораторид лаборант хийлээ. Дараа нь одоо жил хагсын дараа өглөө микробиологч болдгиймээ. Ингээд микробиологч болоод нэг 3-4 жилийн дараа лаборатори эрхлэгч боллоо. Лаборатори эрхлэгчээс нэлээд явж ятал чанарын удирдлагын хэлтс гэж байгуулагдав. Тэнд бас комбинаттай. Тэгээ тэнд бас чанарын удирдлагын хэлтс дотор лаборатори байх хэрэгтэй юм байна. Тэгээ чанарын удирдлагын хэлтсийн дараагаар надад тавьдаг юм байна. Ингээд Дархны хүнсний комбинат би 10 жилийнхөө ажилласан да. Тэнд би хамт олонтой одоо яаж ажиллах вэ? Өөрөө ч залуу хүн. Тэнд одоо хамт олон бүгд залуу. Бүх инженер техникийн улсууд нь бүгдээрээ залуу бид нэг үеийн улсууд. Одоо стас нэг сайхан хамт олон шижигнсэн сайхан хамт олонтойгоо 10 жил өстой нэг үйлдвэрийн төлөвлөгөө биелүүлэхийн төлөө одоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө их л одоо зүтгэж явцгаалаа да. Тэгээд тэр чинь одоо 71 он гэдэг чинь Дархан хот байгуулагдаад нэг 9 жил идэл явж ирсэн үед Нарлаг Монголын энэ хотыг найрамдлын Дархан гэдэг юм а гэдэг хүртэл дуу бас. Найрамдлын Дарханд очсон байна. Тэнд чи одоо Зөвлөлт Тулбаад улс, Болгар, Унгар, Чех гэдэг ингээд аргагүй найрамдлын хотыг бий болгож тэр том бодлогоор өөрөөр хэлбэл тэр үйлдвэрийн бодлого тэгээ тэн дээр чинь одоо тэгэл тоосгон байшин үйлдвэрлэх хүнсний комбинат гэдэг олон зүйл байсан. Тэгээ та зөвлөлтийн мэргэжилтэнгүүтээ
ажилласан байна. Зөвлөлтийн мэргэжлүүдэд аль зэрэг их байв? Аль зэрэг одоо тус дэмжлэг авч өндөр мэргэжлийн хүмүүс байсан баг л да. Тэгээд манайхан бол ярьдгийг ах нар бол яг хуу Монгол улсад одоо бид Оросоос хамааралтай янз янз юм ярьдаг. Гэхдээ яг ирсэн мэргэжилтнүүд энэ төр бол өстой чин сэтгэлээсээ маш өндөр мэргэжлийн боловсон хүчинд ирж ажиллаж байсан баг та нарт. Тийм шүү. Би анх талхны үйлдвэрт ороод юу яасан? Зөвлөлтийн мэргэжилтэн нэг настай автор авгаа ажиллаж яасан. Тэр надад зөвлөгөө өгөл явдаг гэсэн. Нэг шүн нэг үйлдвэр чинь нэг сувган пешентэй нэг том одоо галалдаг. Тэгээ нэг галлал явж ясан чинь слесард Google ирлээ. Пешен гацчихдаг. Тэр чинь 300 градусын температуртай шүү дээ. Пешен гаццсан. Тэр л хүн орчиж болохгүй, яачж болохгүй. Тэгсэн би чинь хоёр шугам пешен дотор чинь нөгөө талхнууд байгаа шүү дээ. Тийм ингээд формтой талхнууд үнс болно шүү дээ. Байж байгаа, үнс болж байгаа. За тэгсэн чи за тэр үнс болох чи яг дараа нь ингээ харсан чинь тэнд ажлын дунд л явж ирсэн. Өчнөө тоо 100 хэлийн горил хийцэн 5-6 тоогоо. Горил бэлэн болцсон байна. За одоо эднэрийг яадаг юм бэлээ гэж бодлоо. Тэгээд ерөнхий механик дууд тэгээд жижигхэн машин явуулсан. Ерөнхий механик өөдөө тайлдаггүй гинэ. Шөнийн 3 цагт шүү дээ. Боож өгөх шахлаа. За ястаа яадаг юм бэлээ гэснэ. Гинтхэн 3 дугаар шугам тэр чинь нэг дугаар шугам дөрвөлжин талах 2 дугаар шугам дугуй талах 3 дугаар шугам болохтой зэрэг батон сайк хийдэг байсан. 3 дугаар шугамынхаа пишинг ажилуулъя гэж гашгартаа хэллээ те. 3 дугаар шугамынхаа пишинг ажилуулад тэндээ нөгөө гурилаа ягаад дугуй талах батон талах болгоод гаргачлаа. Яг юу нь бол яг өөрчлөгсөн одоо өөр арга байхгүй. Тэр олон үгүй би бараг хилтийн биш. Тэгээ гаргалаа. Тэгээ өглөө өрөөд ирсэн чи мэрэгжилтэн өрөөд ирж байна. Тэгээд би байдлаа хэлэхгүй юу. Эхлээд эренгүүтээ ингээ талах тоолдог байхгүй юу. Хичнээн тоо юм хийсэн хэд гарсан гэ тоолж явахт нь миний чи нөгөө дөрвөлжин талахын дутаад дугуй талахын жигтэй хийх болсон. Тийм шүү дээ. Тэгэхээр би хэллээ ингээд би ийм арга хэмжээ авсан гэсэн. Надад тэрвэрэд бүр ингээд үнсээд тэрвэрэд баярлаа да. Яасан өмнө цаав гэдэг ингээд баярлаа да. Тэгээд нөгөө дараа тэр ерөнхий механик гэдэг юмтай ч ястай нэг үзэлцэндээ чамтайгаар ямар амтан бай тэр шөнийн нэстэй надад ингээд заахад ирдгүү гэж шүдэ зоол байсан чинь шүнжэнгөө нойрог онцсон. Шүнжэнгөө би нойрог онцсон шүү дээ. Тэгээд зугаад байжсэн чинь тэнд нэг хэдэн юуныхаа шилэсэрхэн ирсэн байна механикд ирсэн байна. Нэг өндөр гонцгор юм ингээл за гэж загсаад ахыг. Тэгээд нөгөө шилэсэрээс нөгөө ерөнхий механик айлуу гэсэн нөгөө өндөр хүнийг зааж байна. Тэгс өөр механик уу гэсэн тийм гин хэн бэ цэрэн дижитал гэж. Одоо ингээд энэ гацчаад харин тийм л байна. Одоо хөрхтөр нь зэрэг янзлуулъя. Гэхдээ нөгөө ууралж исэн хүн уурлахгүй байгаа хүний дээрээ уур хүрхгүй. Тэгээ сүүлд нь би дандаа тэгдэг. Чи ястаа нэг үзэлцээ гэдэг жижиг юм байсан бол би чамайг баг өшөглөөд юм уу цохио аячих байсан баг. Харсан чи нэх өндөр гонцоос юм тогсчихсан. Тэгэж хүртэл яасан. Тэгээ зөвлөлтийн мэргэжилтнүүд бол үнэхээр одоо тийм сэтгэлээсээ тэгэд Монгол технологич нь байхад бид над баяр хүрэх байх чинь Орос мэргэжилт надад тэрч аваад бүр сексрээд бүр ястаа ямар сайн бэ гэдэг ингэж хэлсэн шүү дээ. Тэгж л одоо их сайн. Тэгж л одоо үнийн сэтгэлээсээ ажилладаг гэсэн тий. Тэгээд чанарын анхны одоо алба дарга болсон байна. Тэгээд тэр үе чанарт бол онцгойлон анхаар гэсэн төрийн бодлого явуулжсэн байна тийм. Тэгсэн одоо 70 ер нь одоо манай улсын үйлдвэржилт чинь 60 оны дундаас эхлүүлээд 90 он хүртэл одоо ер нь ялангуяа хүнсний аж үйлдвэр хөгжилт бол эд одоо цэцэглэлтэй явж исэн үе байгаа. Тэр үед чинь одоо хүнсний шинэ үйлдвэрүүд ашиглана. Одоо дархны, доронтын хүнсний үйлдвэр Эрдэнэтийн хүнсний үйлдвэр сүүлд 80 хэдэн онд ашиглалтанд орлоо. Улаанбаатарын талх чихрийн комбинат ашиглалтанд орлоо. Сүүний шинэ үйлдвэр ашиглалтанд орлоо. Савангийн үйлдвэр ашиглалтанд орлоо. Тэгээд дархны мах комбинат, доронтын мах комбинат, дорнговын мах боловсруулах үйлдвэрийн тэгээд ерөөсө шинэ үйлдвэрүүд бол маш ихээр орсон. Тэгээд энэ шинэ үйлдвэрүүд ороход чинь
одоо чанартай бүтээгдэхүүн чанар бол бидний зорилго гэдэг одоо үнэ стандартаа улсын хороноос томоо гэж том лоозон тавьчихсан. Тийм шүү. Бараг комбинат үйлдвэр болгоны өмнө хамгийн нэгдүгээр бүр том самбар дээр чанар бидний зорилго гэж тавьчихсан. За тэгээ энэ чанартай юм бид нар гаргах ёстой гэдэг тэр ухамсарыг бүх ажилчид одоо ойлгох ёстой. Тэгээд бид нар чинь одоо хичээл заана. Тэнд чи одоо технологийн хичээл заана, тэндээ чанараа оруулна, одоо чанарын шалгалт яаж хийх үү бүх юмыг заана. Одоо энэ товсрын бит хоёр ч бол нэг дор ажиллаж байсан. Хоёулаа хичээл заана да. Тэг хичээл заана. Ингээд ажилчдаа сургана. Юу яа дадлагжуулна ингээд одоо чанарын талаар. Тэгээ ер нь 70-аад оны дундуураас ихсүүлээд яасан гэхдээ зэрэг чанарын баригадууд гэдэг одоо байгууллагч эхэлсэн шүү дээ. Одоо анх тэр сахи эдлийн үйлдвэрийн дод сорог гэдэг чанарын баригад ахлагч яла улс даяар алдаршаад эхэлсэн чинь дод сороггүй туршлагыг одоо нэвтрүүлэх ёстой байдаг байна. За ингээд чанарын баригадууд байгуулагдаж эхэлсэн. За манай комбинат ч гэсэн чихрийн үйлдвэртэй, нэг чанарын баригадтай, талхны үйлдвэртэй, чанарын баригадтай боллоо. Чанарын баригадтай боллоо. Гижэтэл 1975 оноос эхлээд үнэ стандарт улсын хороноос энэ улсын чанарын ажлаачлал гэдгийг хүнсний үйлдвэрүүдэд явуулж эхэлдэг юм байна. Тийм. Тэгээ манайх чинь 75 онд анх улсын ажлаачлал орвоо. Одоо энэ Бямсран дарга ерөнхий сайдын Бямсран даргач үнэ стандарт улсын хорон дарга байлаа. Тэр Бямсран даргаар ахлуулсан комисс ирлээ манад. Тий. Тэгээд анх юм чи бид нар ч одоо өстой хөл алдаж байгаа юм чинь. Одоо юу шалгуулахаач барыг мэдэхгүй байгаа юм чинь. За тэгээ хавдаа одоо тэгэл бүтээгдэхүүнээс аваад ирлээ гэж байгаа юм чинь. Тэгээд үйлдвэрлэжсэн бүтээгдэхүүнээс гадна агуулгаар байсан бүтээгдэхүүнээс одоо хадгалагдаж байгаа бүтээгдэхүүнээс аваад ширээн дээр бүгдийг тавилаа. Тэгсэн тэд нар нэг цаас гаргаад юм бичээд байх юм аа. Тэгээд ингээд хараад байсан чинь баалын системээр дүгнээд байна. Баалаар дүгнээд байна. Тэгснээр за лабораторийнхаа дүнгуудыг аваад ирлээ гэж байна. Тэгээд лаборатори манай лабораторич одоо хими лаборатори, микробиологийн лабораторитой одоо зүйлтийн туршлагаар байгуулсан болохоор лаборатори бол өстой үнэн одоо хүчин чадалтай тэр үед л хүчин чадалтай сайн лаборатори байсан. Тэгээд лабораторийн шинжилгээнүүдийг аваач үзүүллээ. За тэгэл 2 ч өдөр болсон баха үйлдвэрээр явлаа. Технологийн дамжлагуудыг шалгаж байна. Тийм гарсан зөрчил дуртагдлаа гол нь ариун цэвэрлэл дээр бас манайхамжид оголдчих гээд байна. Тэгээд цэвэрлүүлэл байгаа юм л да. Одоо шалгалт ирвшүүд бошгон цэвэрлэлээр айлх ийшээчгүйгээ цэвэрлүүлэл ийшээчгүйгээ хийлээд ингээл ахт чи бас нэг юм гарчих гээд үйлдвэрч бас их завлантай. Тэгээд яг нэг юм шалгууллаа. Тэгээд 2 дахь өдөр нь дүнгээ танилцуулсан чи гайгүй. Манай ханч харин чанарын тэр үе чинь чанарын 1-р анги, 2-р анги, 3-р ангид 3 ангид хувааж яллаа штэ. Чанар. За чанарын 1-р ангид орсон ч одоо тусгай шагнал юутай урамшуулалтай 10% нь одоо тэр үндсэн үйлдвэрлэгчийн шагнал ашиг нь аавна тийм ээ. Тэргээр одоо ажилчтай цалин шагнал урамшуулалт нь оруулна. Тэр юунд нэгэд бас урамшуулалтай. За чанарын 3-р анги гэдэг нь бол одоо бараг үйлдвэрлэлээс тэрийг хасна. Эсвэл сайжруулна. Тийм ээ. Эсвэл цалингаас хасуулна. Эсвэл бол тэгээ чанар үйлдвэрлэх юм бол тэр чанараас цалингаас хасуулна. Ийм байсан. Тэгээ ашгүй чанарын 3-р ангигүй. Чанарын 1-р ангид нэг найрамдал гэдэг нэг набор байсан да. Нэг найрамдал гэдэг набор мань орлоо. Яг хуу зөвлөлт Монголын хамтарсан үйлдвэрийн болохоор тэгсэн юм уу. Тэгээ тэр дотроо нэг юм жимсэн юутай шоколад бүрхүүлтэй тэр гар ажиллагаатай да багал хийдэг гэсэн. Тэр маань орсон юм аа. За ингээд ямар ч л гэсэн одоо миний үүрэг ямар ч нэг алтан медальтай бүтээгдэхүүнтэй. За ингээд нэг ихний одоо шалгалтыг давлаа, том шалгалтыг давлаа, давлаа. Тэгээд манайхан ч ойлголоо одоо ер нь одоо чанар гэдэг чинь юм байдаг юм байна. Ингэ шалгадаг юм байна гэдгийг бас ойлголоо. Тэгээд бид нар чинь тэрнээс хойш үйлдвэр дотор дегустацийн комисс байгууллаа. Одоо тэгээд сар болгон дегустацийн комиссараа ороод нөгөө стандартын газрын дүгнэлт шиг дүгнээл. Одоо тэгээд сайн муу гэдэг одоо тэгээд нөгөө ажилчдын чинь баригадаар нь дүгнээд цалинтай нь холбогдчихж байгаа юм да. Цалинтай нь холбогдож үзэж байгаа юм.
Тэгсэн чи ажилч аюу идэвхтэй болж эхэлсэн. Ерөөсөө бүр чанартай хийн нөгөө цэвэрлэгээ юу мөг аюу сайн хийн. Ер нь тэр шагнал гэдэг чинь хүнийг маш их хөшөөрөгдөж явж байна. Яг сайхан. Тэгээ дээрээс нь нөгөө илтгэл хичээл энэ төр бол хүнсч хүн бол ерөөсөө чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэсэн таригдлууд нь сайн шингэж өгсөн. Тэгээ тэр үед чинь одоо бас ажилчин анги чинь юм байсан шүү дээ. Манай хүнсний аймаг чинь одоо баруун 4 аймагаас ажилчид илсүүлээд авцсан маа. 69 онд анх аваад бүр үйлдвэрийн шав тавихаас нэгсүүлээд тэр ажилтаа ажиллуулсан. Тэгэхдээ технологийн хичээлийг явуулна. Нөгөө үйлдвэрийнхээ орчин цэвэрлүүлэн янзлан сүүлд нь тоног төхөөрөмж эрэхтэй зэрэг тоног төхөөрөмж суурлахад бүх ажилчид оролцсон. Бүр бүх ажлыг хийж байгаа. Тэр хөдөөнөөс ирсэн хүүхдүүд чинь гэр бариад 10 дугаарыг төгсөөд ирсэн. 10 дугаарыг төгссөн хүүхд. Одоо зарим техник мэргэжлийн сургууль төгссөн хүүхд байна. Техникум төгссөн хүүхд байна. Тэгээ сэлэнгийнх одоо дархны 10 жил төгссөн хүүхдүүд байна. Тэгээ хөдөөний тэр хүүхдүүдийн чинь ингээд гэрт 5-5-аар нь 6-6-аар нь оролцсон. Тэгээд ерөөсөө үйлдвэрээс хоолнд даацсан. Тэгээ ингээд л өрдөө 2 жил дараалал ерөөсөө товч тэнд ажилласан байна. Тийм байгуулалтын ажилд бүгдээр нь оролцсон байна тийм ээ. Тэгээд одоо сая 2009 онд 40 жилийн илгээлтийн эзэдийн 40 жил яваа гэж хэлээ. Тэгээд тэр илгээлтийн эзэдийн 40 жил явааг хүнсний комбинат ч одоо байхгүй шүү дээ угаасаа. Хүнсний комбинатын чихрийн үйлдвэрч ерөөсөө 91-2 он гээл зогсцсон. Гадаадаас 100% хамааралтай байсан болох тэр түүхийд нь зогсцсон. Тэгээ талхны үйлдвэр, сүүний үйлдвэр хоёр нь баг зэрэг явж исэн. Одоо бол нэг талхны үйлдвэр нарийн боовны цехны явж байгаа юм байна лээ. Тэгээд манай тэр ажилчид өөрснөө тэр их хурлын депутат байсан нэг эмэгтэй. Тэрний нөхөр нь ажилчин байж байгаа сүүлдээ эдийн засагч болсон чулуунхүү. Энэ хоёр удирдаад ерөөсөд тэрийг ямар ч тэр улсын том одоо зохион байгуулалттай юу гэдэг штэ одоо цуглаан уулзалт тэднээс дутхгүй хийж байгаа. Бүр нулимс гараад байгаа. Тэнд чинь ажиллаж байгаа хүмүүс нэр хүндтэй болохоор нөгөө ажилчдаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн лидерүүд болсон байна. Лидерүүд болсон. Тэгээд тэд нар ингэж эхлээд уцаар ярихдаа нэг 60-аад хүн ирэх байх л гэсэн. Баггүй юу? Манай үйлдвэр чинь 500-аад ажиллах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь тэр цуглараад байсан чинь 150 хүн ирсэн байна. Тэгээд тэр ээлжийн бус ажилчид ирж байгаа шүү дээ. Ээлжийнх нь бол ажиллаа хийж байгаа шүү дээ. Одоо тэр хуучин ажиллаж ирсэнээс ер нь тэнд цөөхөн байхгүй, бараг байхгүй. Бас 2009 онд ч бараг байхгүй. 2009 онд бараг байхгүй байгаа. Тэгээд тэд нар чинь бүр өөрсдөө зохион байгуулад тэгээд одоо анхны одоо инженерүүд гээд одоо энэ үйлдвэрийг анханасаа ингээл яаж яхад нь ирж ажиллаж байсан. Би бас анхныхт нь орж байгаа шүү дээ. Миний ороход чинь чихрийн үйлдвэр дөнгөж улсын комиссын хүлээж авч ирсэн. Тэгээд яасан чинь бүр тэд нар үнэн сайхан зохион байгуулсан дархны хотоо үзүүлээд хуучин үйлдвэр дээр минь хүртэл очилж байгаа. Тэгсэн чинь үйлдвэр ерөөсө конторын байшинг юу болгоцсон. Нарийн боовны цех болгоцсон. Тэр одоо сайхан конторыг. Тэгээ нарийн боовны цехтэй ч оруулаагүй л дээ. Зөвөр Улаанбууланд бид нар суугаад нэг хурлаа хийгээд одоо хуучин дарга мань Дэмбэрэл дарга гэж хэлсэн. Дэмбэрэл дарга мань суугаад тэр үйлдвэрчний хороо мороо байсан улсууд энэ төр ирсэн байсан. Тэд нар суугаад бид нар хурлаа хийгээд наадах юм бол сүүлд 2009 онд 40 жил илгээлтийн эзэлж одоо тэр нөгөө хөдөөнөөс ирсэн хүүхдүүд чи 40 жил болчихсон байна. 40 жилийн ойгоо 40 жилийн ойгоо анги тэмдэглэж байгаа. Та тэгээд чанарын одоо үнэ стандарт тэгээ хорооны шалгалтыг амжилттай даваа. Тэгээ одоо үйлдвэрт үгүй яасан тий. Тэгээ хот руу тэгээд би яасан байхгүй. Чанарын удирдлагын хилцээний дарга чинь 78 онд л болгож байгаа. Дөгж эхэлсэлтэй. Тэр чинь 77 онд энэ улсын хэмжээнд юу яасан чанарын удирдлагын дэт курс гэдгийг үнэ стандарт улсын орооноос зохион байгуулад тэнд ерөөсө бүх үйлдвэр бүх салбарын үйлдвэрийн газрын чанар эхэлсэн улсуудыг байлцуулаад 45 хоногийн семинар курс хийгээд дандаа зөвлөлтөөс багш нар их заасан. Тэгээд заагаад ингээ биднэрт нэг юм сертификат өгсөн. За тэгээд сертификат аваад сайд уулзаад юу гэсэн гэхээр за одоо та нар очиод одоо яг энэ үйлдвэр дээр энийг нэвтрүүлэх ёстой гинэ.
Тэгээд үйлдвэр дээр очиод эхлээд ч бас за яах очир олохгүй жоо ингэж ясан нэхий эдлийн үйлдвэрийн чогсум гэж чанарын удирдлагын хэлтсийн дарга одоо нэг таарлцсан чинь үйлдвэрийн дотоод стандартаа хийж байгаа гэж ярьж шүү. За тэгэнгүүт чинь л ухаан аварлаад за би үйлдвэрийн дотоод стандартаа юунаас эхлэх вэ гэдэг зэрэг чанарын хяналтаасаа эхэлнэ дээ. Одоо нөгөө дегустацийнхаа ажлыг л одоо эхлээл үйлдвэрийн стандарт болгоё. Тийм ээ. Тэгээд нөгөө шагнал урамшуулалтаа холбодог юуг нь бас одоо системийг бий болгоё тий. Ингээд одоо ямар ч гэсэн чанараа яаж дүгнэх үү гэдгийг эхлээд мэдчих юм бол энэ улсууд чинь зорилго нь гараад ирнэ зүтэй. Тэгээд тэр зорилгынхаа дагуу явах гээд тэд нарыг хийгээд өглөө. Тий. Дараагаар нь одоо тэгээд одоо тэр Чехийн ариун цэвэр энэ тэгээд нөгөө үйлдвэрийн дотоод стандартуудыг одоо боловсруул тэгсэн ганцаараа дийлэхгүй юм байна би. Ягаад гэвэл тэр чинь лаборатори эрхлэгч бөгөөд чанарын хэлтсийн дарга байхгүй би. Тэгэхээр чинь тэрийгээ хийхдээ нөгөө бичих боловсруулах ажил даргадаа хэллээ. За одоо ингээд энд чинь ингээд төлөвлөгөө үзүүллээ би. Одоо ингээд ийм олон стандартууд батлуулах хэрэгтэй, хийх хэрэгтэй. Энд одоо тэгтэр хүн хүч хэрэгтэй юм байна. Надад нэг 2 хүн өгөх хэрэгтэй байна. Тэгээд 2 хүн өгөх юм бол одоо эднэр ийм юм хийгээ би дуу хянаад ингээд батлуулаад хэрэгжүүлэхэд нь эднэр надад чанарч бодлого юм. Тэгтэл бол яг чанарыг яг ажил дээр нь хэрэгжүүлж байгаа юм чинь мастер технологич нэг тийм технологич юм бол танд бас хэрэгтэй биз дээ. Тэгээд тийм үйлдвэрээ мэддэг хүн хэрэгтэй тийм. Тэгээд би дотроосоо бас хэлж байгаа байхгүй. За би тэр хүнийг авна. За жишээл чихрийн үйлдвэрээс бол би одоо тэрийг авна. Одоо мастерээс нэг хүнийг авна. Талхны үйлдвэрээс нэг тэнийг авна. Тийм. Тэгээд бас ишээ лаборатори мэддэг хүн байх хэрэгтэй шүү дээ. Ийм 2 хүнийг би авмаар байна дарга. Манай даргач их өөрөө инженер хүн байсан. Айгүй бидний хүлээж авдаг их ухаалаг хүн байсан. Тэгээл хийж. Тэгээд нөгөө 2 хүнийг авлаа стандартуудаа боловсруулж эхэллээ. Ингэж яатал манай нөхөр Улаанбаатарт ажиллах болдго юм аа. Тэгээ явлаа. Тэгээ би Улаанбаатарт ирлээ. За нэг яаманд юугаа авчаал одоо ямар шил ирсэн ерөөсөө яамаас яриаггүй л дээ шууд л тэнд тэгээд би одоо ингээ явах боллоо гэсэн манай нөхөр очиж юунд хойнд нөгөө юуны намын дээр төгсчээд ирсэн хүн чинь шууд л төв хооронд хуваарлагдчих юм байна. Тэгээд тэндээ байж байгаа л гинтхний өдөр л ачааны машинд өрөөд ирхээ. Гэрээ нүүлгэн гээд урд нь ярьдгийг одоо нэг гар утсаж байсан ч үүштэй гэрээ нүүлгэн өрөөд ирдгийг. Гэхдээ би ч одоо ажил дээр хинт ч яриаггүй хинт ч хэлээгүй байсан юм чинь жоохон дургуцлаа тэгсэн чинь гоо одоо болохгүй шүү дээ одоо очихгүй болохгүй би одоо дараа нарт илээ чүлээ аваад ирсэн гэдгийг. Тэгээд үйлдвэрийнхаа дараа тэгэхэд манай сумьяд орж үлдсэн байсан юм дараа. Тэгээд сумьяд орж дарагдаа орлоод хэллээ дээ би одоо ингээд яаралтай явах болоод байна шүү дээ гэдэг инглээ. За одоо тэгэхээр зүш яах вэ? Одоо ажиллаа тэгээд микробиологчтой хүлээлгэж өгöd. Ингээ явдаа л хийж байна. Тэгээ яах вэ? Тэгээ хөдөлмөрийн дэвтрийг бичүүлж яваал тэгэл явдгийг. Улаанбаатар руу ирлээ ээж байсан юм чинь ээжинд яваал очлоо. Тэгсэн манай өвгөн бас урдчлаа ярьсан гэр орныхоо ямиг айлд одоо баг агуулах маягаар байлгахаар ярьсан байсан юм да. Тэгээд ээжинд байчаалаа. Тэгээд за одоо зовж яваад гэж боловсон хүчин байсан манайд. Зовж яваад дор шундгаагаа. Зовж байгаа хэлж заа чи нэг 7 хоног дотор л яаманд орой очиорой доо. Оройтож болохгүй шүү л гэж. Хөдөлмөрийн дэвтэр чинь тасарна гэж. Өө за тэгдэг юм уу гэд тэрийг ч одоо баг мэдэхгүй шүү дээ бид нар. За тэгээд өдөө хөнгөн хүнсний үйлдвэр ямар угаал явлаа да. Боловсон үжин дээр очисон чинь дугуйж уугаа сууж ийсэн. Одоо дугуйж уул юм байна л та. Сууж байна. Тэгээд асуусан чинь энэ жинхэнэ дарга нь биш ээ. Шархуу гэдэг дарга байдгийн тэр нь амралтаа авцал гэж байна. Тэгээ би ингээд ирлээ одоо тэгээд энд хаач хамаагүй хүнснийхээ үйлдвэртэл ажиллах сонирхтой байна л гэлээ. За тэгээд маргааш нөгөөдөр ирээр хэлээ. Тэгэхээр хуучин чанарын албар орохгүй яах вэ би? Чанарын албар орлоо. Төмөртлөг дарга байна. Яамны чанарын албар орлоо. Төмөртлөг дарга байж байна. Шинэ ирсэн дарга би танилцаагүй байсан юм аа. Ичин орлогоо хуучин дарга байсан ичин орлогоо мэрэгчлэлтнэр сууж шүү.
Тэгсэн чинь чи яаж байл гэж надад ингэ явж гэн тэгээд ямар ч хамаагүй ажил өгөө боловсон хүчин дээр ирлээ л гэдгсэн чинь л гэж. Тэгсэн чинь тэр нэг хорлоо гэдэг Эрдэнэ даргын авгаа хорлоо. Тэр чинь манай чандрын хэлцийн хүнс хариуцсан мэрэгчлэлт байсан юм байна. Тэгсэн чинь тэгээд тэр эдтэй жоод ярьж хагаад маргааш нь өлөө нөгөөдөр нь ирсэн чинь чанарлаа дуудаад ах. Яасан гэсэн чинь чи манай чанарын албанд орох уу гэх юм. Танаа оронтой байгаа мó гэсэн чинь оронтой гаргаж болно. Энэ хорлоо өөр хэлцэд мэрэгжлийнхаа дагуу явах гээд байгаа юм. Тэгээд чамайг болно гэвэл би хэлээд өгөхгүй юу? Өөрөө л мэддэг л би тэглээ. Тэгсэн чинь Бөөн баяр болоод тгийхгүй өөрөө мэдлээ. Би өөрөө мэдлээ. Би нэг яаманд очичи. Яаманд гоё маа энэ төр ерөөсө бодохгүй байхгүй. Тэг ерөөсө бодохгүй байхгүй. Чихэр бовны үлдэл бодогдоод байгаа байхгүй надад. За би чихэр бовны үлдвэрт очих бах таа гэж бодоод байсан. Чихэр бовны үлдэл бодогдоод байгаа юм чи тэгсэн чинь ич хорлоо тэгчээ. Тэгсэн чинь төмөр тулгадууд өөрөө нөгөө чин тогтох гэдэг хүн үл гэж юм тийм. Одоо уулзъя л гэж. Очиж уулзлаа гэсэн чинь хаана ажиллаж ирсэнгүй би дархны үндэсний хамтад байж байгаа л хэдлээ өөр хааж байж байгаагүй. Тэгээд тэгсэн одоо ямар ажлыг сонирхолтой вэ гэж. Гэхдээ одоо яг мэрэгжлийнхаа дагуу одоо ажиллах сонирхолтой байна л даа гэдэг лээ. За тэгвэл яаманд ажиллавал яах вэ гэж чинь. Гэхдээ одоо оронтой байвал ч одоо яах вэ? Болох л байгаа л даа гэлдэглээ. За тэгэл яасан чи дуурж байгаа дуудаж байна л гэж дахиад тэрнээс гарсан. Дуурж байгаа орсон чинь чамааг орс хэлийг чинь ашиглаад темс хариуцсан зааварлагчаар тушаал гаргах уу гэлдэг чи. Өг дуурч чадахгүй. Зааж гэж чадахгүй, гүйч гэж чадахгүй. Ямар төмөр тулгад тэгсэн гэж хэлдэг юм шүү дээ. За би жоохон бодъё доо гэл гарлаа. Бодъё доо гэл би тэглээ. За чи тэгээд удахгүй шүү нөхөр минь. Маргааш нөгөөдөр ихтэй чи бодоод ирээрээ гэлдэг чи. Тэгээд л гараад чи хорлогоо дээр дахиад ороод гоо надыг темс хариуцсан мэрэгчлэлтэн гэр батлыг гэдэг ихтэй тэр дуурж өгдөг хүн чинь гэсэн чи. Пэштэй. Тэр шиг аюултай ажил байхгүй хөөш. Нэг олон темс өгдүүдийг гадаад явуулдаг. За тэгээ тэндээс чинь ёстой сахилахгүй махилахгүй янз янзын зөрчил гарвал чийлэн дарга хэмжээ ахуулдаг. Ингээл тэгж байна. Юу ёстой аймаар ажиллажтэй тэгж байна. Тэр чи өөртөө авах гэсэн зайл байхгүй. Тэрнээс мэрэгжил болгон сайхан. Тэгсэн чинь би бас жоохон айчлаа. Ямар аймаар ажиллавдээ л дотроо бодчихлаа. Тэгэл дахиад маргааш нь нөгөөдрөндөө дуурж одоор очисон чинь чи чанарын албанд орох гэдэг юм уу гэдэг юм. Үгүй штэ тэд нар л орох уу гэж асуугаад байсан. Ингээд нэг жоохон суллхан л ярьлаа да би ч одоо томчуултаа ярьж үзээгүй жоохон хүн чинь тэгсэн чинь чи тэгээд алийг сонгох юм бэ гэлдэг чинь. Тэгээ яах вэ би мэрэгжлийн давуу тал чанарын албаар сонгох даа гэсэн. За тэгдэй гэлдэг. Тэгэл маргааш нь чанарын албанд ирсэн чинь сайтаа уулздаг хэрэгэл гэж байна. Надыг давуулаад төмөртлөг орлоо. Тэгсэн чинь сайдаа за гэсэн чи насад орж аль охин нь үлээ гэдэг. Манай аав хэлж явахгүй. Би том нь гэдгсэн. Би чамайг үзээгүй юм бэ. Тэгсэн чинь манай аав нөгөө хойно элчин зөвлөх байсан. Тэгээд дулмаа сайдын бас цугайлж байсан ба. Тэгээ яагаад манай дүүнэр тэнд сурч барж исэн бол манаас надаас даа. Тэгээ би мэдэхгүй л ахгүй. Дулмаа сайд байсан. Тэгээ дулмаа сайд байсан юм. Тэгсэн чинь тэгж юм. Тэгсэн чинь би эвгүйч боддог. Бич таарын алгаар орж байгаа маа шивч удаад гэсэн чинь за ээж авчин сайн уу. За тэгээд ээж сайд дээр ороод яачлаа. Одоо хоёулаа ажиллаа юугаан тавьчлахгүй. Тэгээд яамны чанарын хэдэн жил ажиллаад элчсэн мэрэгчлэлтнэр чинь би одоо баг 9 жил 10 жил шахал ажилласан да. Тий. Тэгээд чинь би одоо юу яасан. Бодлогын ямар бичвэр ямар бодлого зэрэг одоо яана ариун цэвэр хянал яамны чанар ариун цэврийг шалгах алба гэж байна. Алба. Шалгах алба. Тэгэхээр яг хөхтэй зэрэг шалгана гэсэн. Одоогийн мэрэгжлийн хяналт байна шүү дээ. Одоо мэрэгжлийн хяналт тий шалгана. Тий. Шалгана, торгоно. Өөрөг даалгавар өгнө. Одоо ийм юутай явдаг.
Тэгээд эхлээд ч яг бас очроо олохгүй явсан да. Тэгээд шалгалаа сүүлдээ ч гарт орчдөг юм байл л дээ. Тийм. Тэгээд нэг график гаргачихсан л да. Ингээд график гаргаад тэгэл гентгийн нэг юм дуудах бол сайд нэг өдөр дуудлаа л гэдэг. Үнэхээр бид чинь цочдөг байсан. Цочдөг л байсан ба. Нэг сони юм нэг танаа үйлдвэрээр анх ингээд явж исэн чинь хашаагаар нь ингээд дагуулаад балцаг надыг дагуулаад ингээд явсан чинь аймаар шуудаа зүгээр ерөөсө том бухал шиг ингээд хураалттай. Хажуугаар нь явсан чинь зүгээр муухай үнэртэй юм. Гэхдээ энэ ямар учиртай гэсэн чи өө энэ янз янзын юу хөдөөнөөс ирдэг одоо шууданууд энэ чи одоо данстай шүү дээ. Ингээд барихтай зэрэг ингээд урагдаад байдаг. Социализмын үеч нөгөө чанар бөгөө байсан ч гэсэн албан ёсоор хаагдлахгүй бол тэр чинь комисс гарч хаагдлахгүй бол устгаж болохгүй тэгвэл өөрөөсөө болохгүй. Тэгээд гамбаго танаа нягтлаа хаавна гэсэн гамбаго гараад ирлээ. Тэгээ би ч одоо бас 10 жил дарханд ажилласан болохоор бас овол тоошлогтол болсон юм шиг байна л. Гамбагот нь уулзлаа. Танаа тэр одоо хаагдлж болдгоо юм гэсэн яам мэднэ гэж идэг юм байна. Тэгээ яамн дээр очиод сайттай уулзлаа. Сайтад тэгэл бид нар илтгэдэг юм чинь. Тэнд одоо тэдэн төгрөгийн тийм их одоо бүр дахиж ашиглах юм аргагүй шууданууд байна. Тэрийг одоо аагтлуулахгүй бол тэр хашаа ёстой тэр шуудагаар дүүрсэн тэр хайрын зай талбай байна сайтай гэсэн чи жигдэн дуудлагч. Тэгээ жигдэнгээд манай санхүүгийн хяналтын дарга ороод ирлээ. Гэхдээ жигдэн чи тэр мэдхүү чи тэр махкамнатын тэр айх тэр их уулаа шиг болцсон шуудаанууд гэсэн мэднэ гэж. Гэхдээ тэр аагтлж болдгоо юм уу гэж гэсэн чинь болно л доо гэж байна. Гэхдээ аагтлаач тий. Тэгээд аагтаа гаргаад тэр чи аагтлаад хичнээн ч өдөр атсан билээ тэр чинь хог руу атсан шүү дээ. Тэгж нэг танаас компани юу хашааг анхудаага цэвэрлсэн шүү дээ. Тий цэвэрлүүлсэн шүү дээ. Тэгээд яг сүүлд нөө чанарын хяналтын систем гэж нэлээд нэвтрээд. Тэр үед бол та байсан. Тэгээд та чинь яамд ажиллаад чанарын хилцэд ажиллаа. Тэгээд ерөнхийдөө тий яамд ажиллаад би ч яасан яамд ажиллаад тэгээд юу яасан маа чанарын хяналт тавиас гадна би ч одоо тэр надыг орчих чи сумья гэдэг орлого сайд ийсэн. Сумья сайд дуудаж байна нэг өдөр. За хүмүүс чи мэрэгжлийн хүн иржээ. Одоо энэ зөвлөлт холбоотой туршлагаар энэ хүнсний үйлдвэрүүдийн чинь хяналтыг хийдэг. Үйлдвэр хяналтын лаборатори гэж байдаг юм байна. Бид нэр энийг байгуулах гээд ингээд бодож байгаа юм байна. Одоо ингээд дүрм журм юмнууд скорбон гэдэг нэг бүр их төлөөлөгчсэн да нэг бүдүүн. Энэ скорбон гэдэг энэ мэрэгжилтэн зөвлөх одоо бид нар зөвлөд байгаа маа. Одоо чи тэрийг хийндөхөө гэдгийг. Тэгээ нэг надад нэг баахан Оросын юу тэр лабораторийн дүрм өглөө баахан дүрмнүүд өгөөд. За чи эндээс хараад. Тэгэхээр өөрийнх нь нөхцөл боловсруул. Тэгээ дүрм гарга гэдэг юм байна. За тэгээ тэрэн дээр чинь суулаа да хөрх юм зөндөө суулаа. Нэг сар шиг усуусан баха. Тэгээд нэг оршуулаа тэгээд нэг дүрм хийгээд өөрийнхөө хилцээнтэйгээ нэг яриа дараа Монгол нөхцөлтэй тохируулаад тэгээд үйлдвэрийн хилцтэй алзахгүй хилцтэйгээ тохироод тэгээд дүрмийг батлаа. Тэгээ одоо лаборатори байгуулах боллоо. Хаана байгуулах болсон. За институтыг тулгуурсан дээрээ. Институтэд одоо байр сав гаргаж их болно. Институтын захирлыг дуудлаа. Нөгөө хингой. Гомгой байсан уу? Биш ээ. Гомгой юм чи хин байсан. Аасэл. Нас орчдөг. Чугун той. Биш. Нөгөө хөнгөн хүнсний институтын захирал байсан шүү дээ. Одоо нас орсон шүү дээ юм блэ. За. Тэр захирлыг дуудлаа. Тэгээд ороод ирдгийн гэсэн чинь одоо ийм лаборатори байгуулах гэж байна. Хэдэн өрөө хэрэгтэйг надаас асууж ирсэн. Тэгээ би хими нэг лаборатори, микробиологийн нэг лаборатори, тийм ээ. Дээрээс нь мэрэгчлэтнүүдийн нэг өрөө, лаборатори эрхлэгч өрөөг нэг 4-5 өрөө хэрэгтэй. Тэгсэн чинь заал гэж байна.
Тэгээд 7 хоногийн дараа үйлдэлээ. Уцаар яриад исэн чинь өрөөнүүд цуллаад байгаа сураг цул эскарвонгуудаар ороод хоёулаа явъя. Тэр институтээр очиж тэр өрөөнүүдийг үзэх үү гэж би тэглээ. Даваа ил гэж. Эскарвонгоч өөр машинтай юм шиг. Надад суулгаад хоёулаа явлаа. Өө тэд нар чинь нэг бүрээр их төлөөлөгч харцсан юм чинь зүгээр свэд мэдэлж. Тэгээд ашгүй эскарвонгоо өөрийнхөө өмнө яаж чад асан чи тэр нэг зураг төсвийн тавчаа байсан нэг доороо нэг ята дээр хоёр өрөөтэй доороолоо том өрөөтэй тийм өрөөг энэ болох уу гэж үтсэн ч болмоор лабораторитой энд бас хими лаборатори микробиологи лабораторийн тэнд хажууд нийчмээр юм дээр зал мэргэжилтнүүд сууч өрөөтэй юм байна болно л гэлээ бас тэгээд өрөөнүүд авчлаа тэгээ одоо нөгөө дотор нь ажиллах хүн хэрэгтэй болдог. За тэгээ одоо хэнийг тавих уу? Баст гэдэг нэг талхны үйлдвэрийн химик мэргэжилтэй технологич хийжсэн. Тэрийг л одоо 50-даа гэл ярьлаа да. Сумын сайд ч одоо хамт ажилласан болох тэр мэддэг юм байна. Тэр бастыг 50 нь ерөөсөө дажгүй сайн хүн байгаа юм гэж. Зоод тэрийг авчирлаа. Тэгээ бастай танилцлаа. За тэгээд одоо микробиологчоор хэнийг тавих уу? Химичээр хэнийг тавих уу гэл ингээд хоёлаа хэдүүлээ ярьлаа да. Тэгээд хүмүүсээ тавиад лаборатори байгуулчих. Тэгээд лаборатори байгуулчихлаа. Тий. Лаборатори байгуулад тэгээд лабораторич нь хоёр хим микробиолог ютагээд нүүлээ технологи гэдэг ингээд гурав зааглаад тэр технологийн яасан гэхээр хуучин засварлалтын конторт технологийн групп гэж байсан. Тэр засварлалтын технологийн группийн засварлалтын контор үйлдвэрт хөдөөний үйлдвэрт очиж ажиллана шүү дээ. Гэтэ зэрэг технологийн одоо тэр заавар зөвлөгөө өгөх гэж нэг хоёр мэргэжлийн хүн тэнд ажиллаж исэн байна. Тэр хоёр хүнийг аваад тэр технологийн группийг авчихгүй юу. Тэгээд дээд мэргэжлийн улсуудаар нь одоо баяжуулаад гэдэм одоо мэргэжилтэнгүүд аваад 10 хүнтэй лаборатори байгуулсан байна. 8-9 хүнтэй лаборатори байгууллаа. Тэгээд лаборатори маань одоо аймгийн үндэсний үйлдвэрүүдээс шинжилгээ авдаг. Аймгийн үндэсний үйлдвэрүүд чи тэр үед яг шинээр байгуулагдаж нөгөө манай зураг төслийн тавчаа чинь аймгийн үндэсний үйлдвэрүүд нэг загварын үндэсний үйлдвэрүүд байгуулж эхэлсэн шүү дээ. Тэр үндэсний үйлдвэрт чинь одоо юу гэхтэй лабораторийг одоо байгуулж их тийм ээ технологийн чигдрүүлэх тэр ажлыг одоо манайхан хийжсэн байхгүй юу. Тэгээд лабораторийн одоо чигдрүүлж лабораторийн тоног төхөөрөмжийг бид нэр захиална. Тэ бүр одоо энэ жил хэдэн үйлдвэр ашиглалтанд орох уу тэгэхээр лаборатори одоо юу хэрэгтэй байдгийг тэдний захиалж өгнө. Тэгээд төлөвлөгөөтэй ингээд л орчихондоо тэгэл тэнд орсон мэргэжилтэнгүүд нь болохтой зэрэг технологич нар нь болохтой зэрэг технологийн дамжлах шугам дээр нөгөө ажилчтай гараар голдоо хийжсэн ажилтны чинь нөгөө шугам дээр нь хэдэн он байх вэ? 80 донд шүү дээ. Одоо 82 3 4 5 6 7 онд л одоо эд одоо том жижиг үйлдвэрүүд чинь одоо жоохон томорч байсан үе шүү дээ. Тэгээд одоо тэгэл яасан чинь лаборатори тэгээд манайхан ингээ шинжилгээ хийгээд ирсэн чинь өн стандартын улсаараа манай хороо ирчээд баг одоо юмнуудаа хэнийх нь юм баталгаатай болох болдго юм аа. Адистаачлаад эхэлсэн чинь. За тэгэнгүүт манайх ч экспертиз лаборатори болохгүй юм байна гэдэг. За экспертиз лаборатори ирэх авъя гэдэг. Шалгалтанд орлоо. Шалгадаад экспертиз авлаа. Тэгээд одоо ерөөсөө үнэ стандартын улсаар орж нэг хөдөө очих тэр хөдөөнийх нь чинь үнэ стандартын улсын хороор бүтээгдэхүүнээ явуулж чадахгүй. Аймагуудад нь экспертиз лаборатори байхгүй болох тэр чанарын нөгөө аттестацл дээр шинжилгээнд дээр нойлцох гэдэг байна. Тэгвэл зэрэг бид нар чинь аттестацлах үйлдвэрүүдээ яг сайхан өөрснийхөө шинжилгээгээр экспертиз эрэхтэй юм чинь шинжилгээнийхээ дүнгээр тэднийг ячдаг. Тэд нар ч одоо уйлрал болгон бид нарт шинжилгээ явуулдаг. Тэгвэл зэрэг одоо үнэ стандарт орж юм хэлэх юм байхгүй. За эдний лабораторийн шинжилгээний дүн юм байна. Тийм ээ? Амтлагаагаар юм болсон байна гэдэг одоо ингээд аймгийнхаа үндэсний үйлдвэрт одоо төшөг тулгуур одоо тусламж болоод манай экспертиз лабораторич. Тэгээд одоо
Чимрүүгч. За найрамдлын дархан хотод ажлынхаа гарааг эхлэж чанарын асуудлаар одоо хамгийн дэвшилттэй алхмуудыг хийгээд яамндаа ирээд дараа нь яамнасаа хүнсний институтээр очиж лабораторио байгуулад ингээд одоо үнэхээр Монголын хүнсний аж үйлдвэрийн салбарын чанарыг тогтоох таны оруулсан хувь нэмэр хээ. Тэрийг бол одоо сайхан байна. Өнөөдөр бол яг бид одоо ингээд хоёулаа яриагаа төгсгөлөөр өнөөдөр хүнсний аж үйлдвэрийн салбарт үүсч өгсөний 90 жилийн ба. Энэ 90 жилийн ойд бол технологийн дэвшил, техникийн дэвшил, чанарын дэвшлэгээр ярихад бол та бол чанарын талаар бол одоо гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч өгчээд 90 жил. За манай хүнсчтэй холбоо байгуулагдаад 30 жил. Та яг хүнсний салбарт ажиллаад 50 жилийг ч ойлгуулж байна шүү дээ. 50 жил байна. 50 жил 71 онд ажилд орсон гэхээр өнөөдөр 21 он гэхээр чи яг 50 жилийг ч ойлгуулж байгаа юм байна. Тэгээ та одоо энэ хүнснийхээ одоо төгсгөлд нь хүнснийхээ салбарын 90 жилийн ойдон зориулаад чанарын талаар өөртөө ажиллаж байсан хамт олонны талаар талархлын үг хэлээд хоёлаа өнөөдрийнхөө ярилцлагыг дуусгах бол. За би бас жоохон дутуу ярьчих. Тэгэхээр би чинь 90 онтой тэгээд лабораторитойгоо зоолгоод лаборатори чинь тэгээд нөгөө чанарын 1-р ангийн бүтээгдэхүүний ашгаас залинждаг байсан чинь нөгөө зах зээл эхлэнгүүт нөгөө чанарын 1-р анги манг чи байхгүй болдог. Лаборатори чинь цалинжуулах их усргүй болоод лаборатори тарддаг юм байна. Тэгээ яг одоо мэрэгчлэтнүүдээ үйлдвэрт өгөөд өөрөө би яамдаа ирдэг юм аа. Тэгээ яамдаа ирлээ. 90 онд та буцаад яамдаа. Тэгээ буцаад яамдаа ирсэн. Буцаад яамдаа ирээд үйлдвэрийн хилцээний 5 сарын үйлдвэрийн хилцээж одоо үйлдвэрийн хүнсний үйлдвэрийн газар болсон юмсэн шүү дээ. Газартаа ажилласан шүү дээ тийм. Газартаа ажиллаад 2-3 жил болоод. Тэгээд хүнс юу яасан дөө. Тэгээд юу лээ. Монгол Болгарын хамтарсан үйлдвэр гэдэг найдан сайдын үйлдвэр шүү дээ. Тэгэл авч бид нар тэнд би нэг жил хүрхгүй байсан. Тэр юу хийх гээд цуу хийх гээд хятадч цууны технологи судалдаг юм байна. За. Гэхдээ тэгээ дараагаар нь яасан чи цэрэн дижид уцтдаг юм байна. Гэхдээ чи цуу гэжсэн дорох чи над дээр хүрээдрээ. Би нэг нарийн бовны цех байгуулмаар энэ чи хүрээ дээр. Бараг найдан сайдаас зогтаагаад нууцаар шахуу. Давхиж очиод цэрэн дижид дээр очлоо. Тэгээд нарийн бовны цехт эдний засвар хөлтөн конторын дээр нарийн бовны цех байгуулад. Тэгээд өдөрч тайдын чиг мэрэгжил юм чинь тийм ээ. Тэгээд нарийн бовны цех байгуулад ажиллаа. Тэгээд нөгөө 90 оны бор давсч одоо би үйлдвэрлэж ирсэн шүү дээ. Нөгөө бор давсч. Алдартай бор давсч. Алдартай бор давсч. Тэгээд лангуун дээр бор давснаас өөр юм үлдээгүй гэж ярьдаг. Хүмүүсээс бор давс. Бор давс байсан. Тэгээд тэр бор давсаа би яасан гэхдээ зэрэг 96 онд бор давсаа яажулж эхэлсэн. Одоо юу яасан штэ нөгөө эрүүл мэндийн яам Жайкагийн хамтарсан төсөл орж ирээд. Тэгээ Монголын ард түмний чинь одоо йодын дутагдлыг одоо төвшин тогтоосон. Тэр төвшөнд чинь орж би баг эмч болох шахлаа нэг хэсэг. Нөгөө хүмүүсийн энийг барьж үзээд энэ йод хэдгээр зэрэг бамбаг хэдгээр зэрэгтэй байна энэ төргээл баг ярьдаг тийм болоод. За тий. Нэг хэсэг чинь үнэхээр йодны дутагдлыг ороод бас амаргүй байсан. Йоджуулсан давс, уургжуулсан гурил. Тий. Тэгээд йоджуулсан давсыг хамгийн эхлээд хийсэн. Йоджуулсан давсыг хийгээд Жайка ч нь одоо йодыг оруулж ирсэн. Тэгээ эрүүл мэндийн яам манайх та хамтраад бид нар чинь одоо яамнаас Батэрд нь багаагүй Батэрд нь сүлд. Яамнаас бол тэр үед бол баг оролцоогүй дээ. Одоо цэрэн дижид бит хоёр үйлдвэрээсээ ороод ерөөсөө тэгэл эрүүл мэндийн яамнаас Баттамөр оюун чимэг гэж 2 хүн орж ирэл ингээл бид дөрөв нийлээл ерөөсөө яасан гэхдээ зэрэг энэ ПП юу энэ Монгол хүнд хэдэн хэмжээний йод хэрэгтэй болсон байна гэдгийг тэр эмч нар гаргаж ирээд бид нар тэрийг одоо энэ давсанда яаж хийвэл тэр хэмжээнд хүртэл болох вэ гэдгийг технологийн тогтоогоод технологийн заавраа боловсруулад үйлдвэрлэлээ ингэж яаж эхлээд за тэгэл
яаж юусан авсаа хийж эхэлсэндээ бор давсан дээр. Одоо цагаан байхгүй юм чи яг бор давсан дээр бор давчин цагаан давснаасаа нэг дутаад байх юм байхгүй жоохон шороотой болгоос тэр бүх элементүүд нь бүгдээрээ байж байгаа юм чинь. Тэгээ бор давсаа яажуулаад одоо анхны одоо бор давсаа яажуулсан юм чинь би эрүүл мэндийн яам надад бүр хүнд жуух бичгээ хүртэл өгсөн юм байгаа. За ингээд танд их баярлалаа. За тэгээд би одоо 90 жилийн ог тохиолдуулаад салбарынхаа хамт олонд одоо таньдаг найз нөхөд хамт ажиллаж ирсэн хамт олондоо одоо бүгдээрэнд нь эрүүлэнх урт удаанаас л одоо ажлын сайхан амжилт гаргахыг хүсэж өрөө. Одоо сүүлийн үед би бас зүгээр суугаагүй шүү дээ. Тэтгэврт гараад би олон үйлдвэрт жижиг үйлдвэрт ажилласан шүү дээ. Хөлс комплекс ажилласан, зөвлөхөр бат байгальд ажилласан. Одоо тэгээд мэргэжлийнхаа дагуу жүрүүр тэнгэрийн хишиг хүнс комплекс бат байгальд би микробиологийн лаборатори байгуулж өгсөн. Мэргэжлийнхаа дагуу микробиологийн лаборатори байгуул. Одоо хүртэл тэд нар надаас зөвлөгөө аван заримдаа ажиллаа танилцуулна. Надаас холбоотой байдیں۔ Тэгээд би одоо тэр залуучуудаас баярлж байна. Одоо миний үүсгэж өгсөн лабораторийг одоо байгуулад орчин үеийн төвшөнд зарим нь одоо хүргээд одоо ингээд хүн ардаа эрүүл одоо аюулгүй чанартай хүнсээ хангахын төлөө ингээд бидний хэрэгж байсан замнаад одоо ингэж явж байгаад нь бол туйлын их баярлж байна. Ингээд цаашдаа бол Монголын ард түмэн эрүүл аз жаргалтай амьдрахад бол хамгийн чухал нь юу гэхээр эрүүл хүнслэх хэрэгтэй. Тэгээд эрүүл хүнсийг хэн бий болоход үйлдвэрийнхэн дотроо одоо лабораторийнхэн сайн ажиллагаагаас тийм ээ одоо бий болно. Чанар сайжирсан үндсэн дээр бид нар эрүүл хүнс бий болгоно. Ийм учраас одоо эрүүл хүнсний төлөө явж байгаа одоо сүүлийн үеийн үйлдвэрлэгч нарт одоо ажлын өндөр амжилт тийм ээ эрүүлэнхийг хүсье өрөө. Тэгээ ахмадуудаа бол одоо дандаа уулзч идэв. Гэхдээ би өөрийнхөө үеийн ахмадуудаа одоо хамгийн гол нь эрүүл байж дахин уулзахын эрүүлийг төвшүүлье. Ингээд та нар ярианда оролцуулсан одоо миний дурсамжийг одоо бичиж ингэж тэмдэглэж авч байгаа та бүхэнд маш их баярлалаа. За чин доктор ихтэй маш их баярлалаа. Ингээд домог олдсон манай энэ ахмадууд хэдийгээр социализмын үед бэлтгэгдэж боловсон хүчин болж Монголын хүнсний үйлдвэрийн салбарын оргил хөгжлийн чухал үед нь ажиллаад тэгээд зах зээлийн амаргүй давлгаан дунд өөрийнхөө удирдах хийсэн лаборатори хүртэл тараах хэмжээнд болсон ч гэсэн өөрийн нөгөө хинт ч одоо худдагдгүй юм бол хүний оюуны мэдлэг байдаг, мэдлэг боловсрол байдаг. Хэдийгээр өндөр настай ахмад усан ч гэсэн өөрсдөө орчин үеийн технологи, орчин үеийн шинжилгээ ухаан дээр хөгжүүлээд орчин үеийн маш олон үйлдвэрүүдэд зөвлөгөө өгөж үйлдвэрийг чанараар лабораториор хянах өөрөөр удирдах энэ ажил та бол ихээхэн хөв нэмэр оруулж байгаа. Цаашдаа ч гэсэн залуучуудаа улам их зөвлөгөө өгөж урт удаан наслаараа манай залууд үнд үеийнхэн маань энэ ахмадуудын туршлагаар мятаршгүй ирчүүж байнгын хөдөлмөр шин чанараас нь байнга суралцаж мэрэгжилдээ үнэж, ажилдаа үнэж, салбартаа үнэж байгаарэ гэж таны нэрвнээс хуйсан одоо салбарынхандаа хүсэж байна. Танд их амжилт хүсье. За баярлалаа. За ингээд тань.